сүүлд нэг нэг фото зургууд байдаг. Бас нэг бичлэг гардаг одоо нэг ярилцаа сууж байгаа юм чи асууцсан зүг гэж бодож байна. Тэр ямар учиртай. Зураг гэж нөгөө би мөрөн дээр нь ингээд тэр бид нар ер нь тэр зурагнаас л амьдарч байгаа юм байна штэ гэдэг юм илүү явчихсан юм аа. Түүнээс биш нөгөө хизээч хаанч амьдарч байгаагүй учраас хүмүүс чинь баталж нотолж чадахгүй тэгэл ингээл гүтгээл ингээл ам яриа яваад байсан. Тэгээ тэр зураг нэг шүн ингээд тавигдсан байсан. Тэр манай уран бүтээлийн хамт олон Далай ламын бичлэгийг хийх гээд бид нар Германд явж байсан. Тэгээ тэр үед бол би хоёр хүүгийн хаав нандин сүрхтэй нийлцсэн байсан үе л дээ. Тэгээ нийлцсэн байсан үе байхгүй юу. Тэгээд Германд Далай ламын бичлэгтээ би явахгүй гэж нэлээд цааргалж агаад тэгээ сүүлдээ бас Далай ламд өөртөө чи ярилцсан гэж цаг авсан учраас явах хэрэгтэй гэд ингээ би явж байсан. Явж байсан. Тэгээд херогийнх тэр үед нөгөө селфи дүнгэж гарч ирэл. Бид нэр селфиг ингээл элдв бусаар нь шоолол уруулаа ингэж авдаг, эмэгтэй ингэдэг тэгдэг гэл. Ингээл нэг нэгийг аваад тоглоод авч ирсэн зураг ахгүй юу. Тэгэл бид нар нөгөө хүүхд одоо бодоход залуу ээжтэй тэгэл гудмаар явж байгаа л. Тэгэл би нөгөө мөрөн дээр ингээд авцсан байдаг гэл. Тэгээд нөгөө бүгдээрээ сахилгууд ч янз бүрийн зураг авч жагаад би буудалтаа хурж ирэнгүүтээ хүүе түрүүний нөгөө янз бүрийн зураг одоо бас л үнэн худлаа болоод явах уу арилгаараа над картон дээрээс устгаараа тий устгаараа гэд устгуулж исэн байхгүй юу. Тэгээд хожим яах вэ тэр зураг тэгээ олон нийтийн дунд энэ хоёр ч мөр амьдардаг явдаг гэдэг гарчигтаагаар тэгэл гарчихж байна лээ. Дотроос танаа багийн дотроос гарсан гэсэн. Бүү мэдээ тэр чинь тэгэл сошиалд нэг мэдхгүй хаягнаас л тавигдсан шүү дээ.